Энэ дэлхийд мангасуудтай туслах чадвартай хүмүүсийг рейдерүүд гэж нэршдэг. Тэд дээрэмждийг авинж, эрдэнэ сольж, явцтай хүмүүсийг хамгаалдаг. Тэдний ажил аюултай байж болох ч хүмүүс тэднийг бааtruуд гэж дууддаг. Агнуур хийж, эрдэнэ сольж авах санаа нь хүмүүсийг баясгадаг учраас тэд хүн бүрийн хайр хүнд түшиг хүлээж, заримынх нь атархлыг төрүүлдэг. Энэ ажлыг олж авч чадаагүй хүмүүс бусад бааtruудыг хараад атархахгүй байж чадахгүй. Энэ дүүхийн нэгэн хаш хөрч хөвч бүх зүйлс хэвэмэд харагдах олон нийтийн ресторанд ивчдэг. Хаш хөрч буй хүн бол Жэйхин химээх энэ түүхийн гол дүрийн бааtruу бөгөөд тэрээр рейд хийх үеэрээ зөвхөн масан бамбай төдий хүслэгдэж байхаа сонсоод үнэхээр уурлжээ. Шилтэй залуу Жэйхин дараахан тайвшир гэж хэлсэн нь манай баатар ажил хийж хордон мөнгө олохыг хүссэн бөгөөд одоогоор хавчгүй. Энэ л ажил алдах боломжтой байсантай холбоотой. За, манай баатар Жэйхин яаж ч дөрвөгдсөн энэ асуудал дээр түнд тийм ч их сонголт байхгүй болтой. Дараа нь Жэйхин шилбэ залуу бол рейдерүүдийн агентлагтай жилдэг залуу эмэгтэй болохыг бидэнд хичээлдэг. Тэрээр Жэйхин шиг ямар нэгэн гихтийн албан ёсны гишүүн биш хүмүүст ажил олж өгдөг. Чон мөн эцэст нь холбогдоход манай баатар өөрийгөө маш сайхан ажил олсоо гэж боджээ. Гэтэл тэрээр хөвтлүүдээр дүүрсэн Дүнжааны хамгийн урт игнэн зогсох пуужингийн борташил өөрийг авч байгаа юм санаж. Энэ нь яг ямар нэгэн буруугаар эргүүл хаягдахад бэлэн хаягддаг масан бамбай гэж хэлж байгаатай ажил юм. Жон санаа алдаад ялангуяа түнээс доогуур зэрэгтэй хүмүүс өндөр цалинтай ажил олж яхад яагаад энэ нь түнд олдож буй царын ганц ажил болохыг гайхдаг. Тэгэхэд залуу эмэгтэй түнд тулааны урсгийн ангийн дээд зэрэглэлийн анги байсан ч ажил дарах санал ховорхон ирдэг болохыг сануулдаг. Жэйхин тэгэхэд өөрийгөө зүгээр тулааны урсгийн рейдер учраас төтөө үнжигдэж байна уу? Химээ өвдөөцөн асаадаг. Шилтэй залуу дөргөөхөн зөвшөөрч бодит байдалтай шийдэнгүү ажлын байрны зах зээлийг нойрж бүх хүсэлтийг хамж байдгийг тайлбарчдаг. Үнэн хэрэгтээ тулааны урсгийн рейдерүүд ажиллаад дуусахад илүү их хугацаа зарцуулж илүү олон удаа бичдэг. Энэ бол ажил олгогчдын гэрцаагүй анхаарч үздэг зүйл бөгөөд энэхийн хатуу ширүүн бодит байдлын юм. Та харж байна уу? Мангасуудыг агнах зураа арт талд зогсдог шидэнгүүдээс ялгаатай тулааны урсгийн рейдерүүд урт игнэнд байдаг. Тулдаа халаасаа илүү их бичих ёстой байдаг. Яг энэ шалтгааны улмаас тулаан шидэнгүүд гарцаагүй давуу талтай байдаг. Хүү үргэлжлүүлэн 10 жилийн өмнө тулааны урсгийн рейдерүүд маш их ёстой байсныг дурджээ. Гэсэн хэдий ч энэ байдал өөрчлөгдсөн бөгөөд тэрээр тухайн үед боломжийн хад шидтэн болоогүйтэй харамсдаг. Энэ бүхэн 11 жилийн өмнө манай баатар ахлах сургуулийн 3 дахь ангид байхад эхэлжээ. Тэрээр сэрсэн чадварын үнэхээр гарамгаад авч рейдерүүдийг бичлэг чиглэлээр мэргэсэн нэр хүндтэй майснесийн сургуулиудын нэг цар шалгарсан юм. Тухайн үед түүний шидтэн болох чадварын үнэлгээ нь бараг төгс оноо болох гайхалтай 97% байв. Тухайн үеийн шилдэг сарвчид хүч хатагтай Сиан шиг ердөө 92% үр дүнд хүрсэн байжээ. Түүний тухайн үеийн үр дүн итгэмээргүй байв. Нөгөөтэйгүр түүний тулааны анги болох чадвар нь ердөө 34% байв. Тэгсэн атлаа тэрээр тэнэг алхам хийж тулааны рейдер болохоор сонгосон юм. Тэрээр тулааны ангийг ямар нэг эрхэм шалтгаанаар сонгоогүй. Тэр зүгээр шиттэн болохыг хүсээгүй юм. Тэр үед шидэнгүүдийг тулааны урлагийн рейдерүүдийн дэмжлэггүйгээр нам зэрэглэхийн мангасууд ивч дийрэх чадваргүй. Зүгээрч баф өгчд гэж үздэг байсан тул тэд мөн нэртэй байжээ. Гэвч түүнээс хойш цаг үе өөрчлөгдөжээ. Тулааны урлагийн рейдерүүд цөөрч харин шидэнгүүд одоо маш их ёстой байна. Хэрвээ манай баатар 11 жилийн өмнө шидтэний ангийг сонгосон бол түүний амьдрал одоо хамаагүй дээр байх байсан бизээ. Хэрв тэр одоо ангиас солихоор шийдсэн ч гэсэн рейдерүүд 20 наснда өсөлтийн хязгаартаа хүрдэг тул сайжрах орон зай байхгүй. Одоо юу ч өөрчлөгдөхгүй хойно харамсаад суух ямар ч утгагүй байх. Дараа нь залуу эмэгтэй манай баатарт өнөө үед ийм боломж ховор олддог тус сонгомол байх хэрэггүй гэдгийг сануулдаг. Тэрээр энэ ажлыг өөр хүн санал болгох гэж байсан ч манай баатрыг бодоод түүнийг сонгосон гэдгээ өрөөслөлөн ярьжээ. Үүнийг сонсоод манай баатар гоныг өвчлөл хоёрыг зэрэг мэдэрдэг. Түүний авьяас бол нэгэн цагт шиттэн болохыг хүссэн бүх хүмүүсийн атаархшийг төрүүлдэг зүйл байсан юм. Гэвч одоо түүний тэнэс сонголт түүнийг өртөөж нэг үнцэнэгүү. Дэд зэрэглэлийн тулааны рейдер болгож буруулжээ. Өөр сонголт үлдээгүй улмаас тэрээр ажлыг хүлээж авахар шийддэг. Үүнийг сонсоод түүний найз баяртайгаар сэргийж манай баатарт зөв шийдвэр гаргаж байгааг нь батлан хийв. Манай баатар явах гэж яхад менежер түнд маргааш өглөөний 8 цаг хугацаанд нэлгээсэн хаягаар Жэйхэнтэй уулзсан гэдгээ мэдэгдэг. Сонирхсан Жэйхэн менежер агентлагийн ажиллаар завгүй байх болов гэж та мөршин тэнд яагаад байх талаар асуудаг. Залуу эмэгтэй түнд санаа зовлтгүй гэж тайвшруулад Кинт мөн зарим нэг ажилтай байгаа тул ямар ч байсан уулзсан гэдгээ дуртжээ. Маргааш нь болж бүгд Дүнжааны үдний гадаа цугшардаг. Тэнд манай баатар ганцаараа зогсож байна. Жэйхин цаг хараад залуу эмэгтэй тэнд байна гэж хэлсэн хэрн одоо болч ирээгүй байгаа тул сандарч хэвчдэг. Тэрээр өөрөө өртөж зэрэгчийн тулааны залуу. Харин залуу эмэгтэй нь зэрэгчийн шидэн гэдгийг бодоод залуу эмэгтэй илүү чадвартай рейдерүүдийг хариуцуул дээр байх гэж бодон санаа алддаг. Зүүн хүм өөрийнхөө чадвараар хүссэн гэлжтэй эс боломжтой. Яг яагаад рейдерүүдийн агентлагт хэрэгжиж цагаан үрдэм бол гэж Жэйхин гайхдаг. Хэрв Жэйхин түүний оронд байсан бол одоо аль хэдийн илүү сайн газар олсон дах бай. Гэнт түүний толгойд хин нэгэн түүнийг хэрэггүй навш гэж дуудаж буй бодлоор чирдэг. Энэ нь бид одоогоор тийм ч сайн мэдэхгүй ч жөн өөрийнх нь нэг хэсэг юм шиг харагддаг. Бодолтой дарагдсан Жэйхин хин нэгэн өөрийгөө дуудаж байгаа сонсдог. Тэр бол толгооноос хөрч хурцд хоёр дууж хумсан манай баатрын найз Мөнхөө байв. Тэд явжиж хашиг нацуур мөнхөө талааны рейдер болсондоо нэрээд бахархалтай байгаа бололтой харагдана. Тэрээр арт талд завсаад галт бөмбөг шиддэг хэрэггүй гой сочид
гэж нэвсбэг шидэнгүүдтэй харьцуулахад тулааны урлагийн рейдерүүд ямар гоё болохыг залуу үеийнхэн ойлгодоггүй гэж боддог. Гэтэл Жон үнийг огтхонч тэгж харддаггүй. Тэрээр тулааны рейдер байх нь гоё байхаас хол зөрүүтэй гэж мэдэрдэг. Үнэн хэрэгтээ тэд энэ өдрүүдэд хоол хүнсээ арай ядан залхуулж байна. Мөнгө хөтөдний байр суурьа үс харгасан чадах бүхнээ хийхийг уриалдаг. Тэрээр рейдийн дараа юм хойг санал болгож Жэхэн зөвшөөрдөгч мөнгө бөгөөд тооцоо тууж чадахгүй гэж би хортон нэмчилдэг. Майха сүүлийн удаа өөрөө төлсөн болохоор энэ удаа төлөх ээж биш гэж хариу хэлдэг. Үүнийг сонсоод Жэхэн баг зэрэг эвүүрхэж санаа зовдогч Жэхний тасчимж ирмэрсэн царайг хараад түүнийг өрөвдөн тооцоог дахин нэг удаа төлөхөөр зөвшөөрдөг. Жэхэн инээд алдаад найзаараа өргөж тооцоо төлөвлөлтөд уучлалгүйдэг. Гэхдээ тэр дотроо мөнгө дахин мөнгө төлөвлөхөд хитрхи амархан хортдог нэгэн гэж бодхоос өөр аргагүй хүрдэг. Гинтхийн нэгэн гинт хүрсэн ирж 30 минутын дараа орохтол бүгдийг нь дүнжээний орцон цулахыг тушаадаг. Ямар нэгэн шалтгаанаар үнийг сонсоод манай баатрыг оролцуулаад бүх хүмүүс маш их санаа зовнож төгсөн шинжтэй харагддаг. Энэ шин залуугийн бусдад тушааж болохыг тэд таашаадаггүйтэй холбоотой байж болох юм. Ямар ч байсан хоёуг дуулах өмсөн залуу биш тэл хийхээр өөрийнхөө бүж өрөө буцаар шийдэхэд Жэхэн тэндээ засаад уцаа дахин шалгасаар үздэг. Рейдийг хийх хүлээх зураа рейдерүүд дүнжээнд орохдоо хоёр зүйлийг анхаарах хастайг бид мэдж авдаг. Эхнийх нь тэд дотор нуугдсан эрдэнсийг гин талах үед тохиолддог. Олз олдууртаа баярлаад мөрц тэдний шунал толгойг нь эргүүлж ашигладаг. Тэд эрүүл сарвас сэтгэхээ болох бөгөөд яг тэр үед дүнжин тэднийг сархаар шийддэг. Тэр азгүй явчаас аминд үлдэх нь ховор байдаг. Ихэнхдээ энэ нь бүрэн гомшиг болдог. Хоёр дахь зүйлийн хувьд хоёртай залуу дахин дундуур нь орж ирж байгаа тул бид хүлээх хэрэгтэй болох нь. Тэрээр Жэхэнд уцаа шигтгэхээ болохыг хэлв. Дүнжин рүү орох цаг болжээ. Дараа нь тэрээр манай баатрын тухай хашгинж тэрээр дүнжинд орохын өмнө найзуудынхнаа зураг харж байгаа гэж хэлдэг. Жэхэн үгийг тоосон шинжгүй зүгээр дээ. Гэхдээ үннийг хэлэхэд би найз охиныхоо биш. Харин ээжийнхээ зургийг харж байна гэж хэлв. Ээжтэй хідэн үг хэлсний дараа тэрээр дүнжинд рүү ордог. Дүнжинд ормогт шиддэнгүүд тайга бариад ард талд үлдэж харин тулааны рейдерүүд урд игнэн дасхан ордог. Аимшиг царайтай ухаангүй гүйжүүд шууд гарч ирэх бөгөөд бардам шиддэн тулааны рейдерүүдэд хандан юм насаа эрсдэлд оруулах хэрэгтэй байсан ч игнэгээ зэгцлэхийг шаардаа хашгирч хэлдэг. Энэ бол яг л манай баатар энэ ажлыг үзэн яддаг шалтгаан юм. Тэрээр юу хийх ёстойгоо энэ мөн хүмүүст заалгаж тушаалуулдаггүй. Гэвч түүнд тушаал биехээс өөр сонголт байхгүй. Шиддэд нар таны уншиж стихийн хүчээ дуудан зомбинууд руу дүүрсэн гаш шидэж тэднийг шарч орхив. Жэхэн шиддэд рүү хараад тэд саяхан шинээр байгуулагдсан мэтэр гэгдэх юм болов уу гэж гахсан ч одоо тийм биш болтой. Хүчдэлтэй нөхцөл байдал байсан ч тэдний хүч хэрэгжүүлэлтийн ачаар өнөөдөр өдөр нь биш гэж тэр бодов. Түр амс хийх зур мөнх усавч сэргэлээд сэргэж яваад одоо дүнжээний гол зэрэг согож том басыг өсгөх явж гэдгийг хэлв. Хөвшин энэ нас яваагаа хашгинан ярьж бусдыг урдын шигээ гүйцэхэ боллоо гэж хэлв. Дараа нь хөвшин Ирманаа Баатар ямар нэгэн эд зүйл алсан эсхийг асуув. Азэрвчлийн дүнжингүүд ихвчлэн сайн уулзтай байдаг болохоор тэрээр баяртайгаар асууж байлаа. Хүү өөрөө шахаар шийдсэн боловч систем цонхноосоо нэмэр залтаа гарч гинт толгой нь өвдөж өвшөв. Гэтэл их систем дагалдаж хэрэглэгчтэй холболт төр тасарсныг мэдгэсэн өөр нэг системийн мессеж гарч ирв. Үүний дараа ямар нэгэн шалтгаанаар ир систем дахин асаж чадаагүйг тайлбарсан өөр мессеж гарч ирв. Манай Баатар өмнө нь ийм нөхцөл байдалтай тарж байгааг бөгөөд юу болж байгааг огтойлгосонгүй. Гинт түүний ухамсарт нэгэн хоолоо орж ирж гэрлийг дагахыг яруулав. Цачирсан тэрбээр эргэж харахад системд үл мэдэгдэх бид нэвтэрч аюулгүй гормын сэргийлт амжилтгүй басныг харуулсан алдаатай мэдээлэлүүд гарч байв. Жэхэн юу болж байгааг огтхон ч ойлгосонгүй. Хөгшин ир түүний төвшүүртэй царайг анзаараад ямар нэг зүйл болоо юу гэж асуув. Хүүхэн нэгэн түүний гэрлийг дагаа гэж хэлсэн гэдгийг энгийнээр тайлбарч байтал яр цагтаа ямар нэг юм хэлв. Эдгээр гэрлийн бөмбөлгүүд хоосон агаараас гинт гарч ирж хэлв. Энэ бол түүний даах хэвээр гэрэл мөн эсэхэд тэрбээр эргэжв. Манай Баатараас өөр хинч энэ гэрлийг харж чадахгүй болтой байсан бөгөөд хөгшинээр яагаад энэ санан ажиллаад байгаа гэсэн тодорхой хариулт өгсгүйгээр хүүгийн харц гэрэл рүү чиглэсэн хിവэр үлдэв. Тэрбээр айцтайгаа нүр тулаад ямар учиртайг нь шалгахаар шийдэв. Хөгшин нэрийг хаашаа явааг нь асуухад манай Баатар удахгүй эргээд ирнэ гэдгээ амлав. Гэрлийн хэсэг хугацаанд дагсны эцэс тэрбээр хачин газар тэрж эйр систем идэхгүй болж төсөв байдлын цонхыг ачаалах боломжгүй гэсэн систем цонх шууд гарч ирв. Тэрбээр системтэй холбогдохыг оролцсон боловч ямар ч хариу өгсөнгүй. Систем хэсэгчлэн гэмтсэн бөгөөд аюулгүй горимд дахин асаа хоршуулах хийнэ гэсэн өөр мэдээлэл ирв. Жэхэн 10 настайгаас анх сэрсэн цагаас хойш 17 жилийн хугацаанд систем хизээч тоглож байгаагүй. Тэр толгоогоо мажиж байх. Өмнө нь ямар нэгэн гэмтэл гарч дахин асааж исэн удаа байхгүй. Тэрбээр сонссон дуу хоолой системийн энэ өвдөлттэй ямар нэг байдлаар холбоотой эсэх талаар бодов. Систем алдаа зааж ижлэх хэмжиггүй болсон мэдээллүүдийг түн тасралт түгээсээр байв. Үл хамааран тэрбээр гэрлийг дагсаар бөгөөд асар системийн дотор ямар нэг зүйл өөрчлөгдөж байгаа эсхийг гайхав. Асар системийн тухай тавч төв. Энэ нь Нодино болон Тор зэрэг Нордикийн домогцын бурхад болох Хасирын нэрээр нэрлэгдсэн гэдэг. Энэ систем нь 2011 оны гамшиг хэмжээлт хүн төрөлхтний хамгийн сүүлийн найдвар. Хамгаалалтыг илэрхийлсэн Асирээс үссэн гэж үздэг. Тэр үед Номхон Далайн голбгийн тасар том мод ургаж
Ердөө 9 хоногийн татвар төсөөлхийн аргагүй өндөрт хүрч дэлхийг сүдрээр бүрхжээ. Тэр үеийн амьсгалт мод бол өөр хинч биш. Харин дамуу зүүн дэлхийн мод идрээсээс байв. Тэр эстэх өдөр бүрэн ургаж дуусахад бүх зүйл там болж хувирчээ. Дэлхийн ертөнц мангасуудын гамшигт давлгаатай нүүр тулж, эмх замбараагүй байдлын улмаас хүн төрөлхний тарсан нүрэгтэж, үлдсэн хэсэг нь өсгсөн. Тахал өвчнөд тэнцэх болжээ. Цөхрөөжийн үед бурханлаг хүчийг эзэнсэн жинхэнэ баатрууд гарч ирж хүн төрөлхтөнд тэтгэл найдварын гэрэл авчирсан юм. Аажмаар олон хүн өөрсдийн асир системийг ашиглаж хэвснээр хүн төрөлхтнийг аврахын тулд трейдерүүд болцгоо. Тэр цагаас хойш асир бол эвгэр мангасуудын эсрэг хүн төрөлхтний хамгийн том зэсэг байсаар иржээ. Гэтэл одоо манай баатар санаа зовж байна. Хэрв асир систем өөрчлөгдөж байвал байж таагүй ирж магадгүй гэж тэр айж байв. Гинт тэр мухартарт хурж яг өмнө ногоон хаалгаалж харав. Ихэндээ тэр цочирдсан ч энэ бол эрдний хаалга мөн гэдгийг ойлгоход царинд нь инээнсэлж тадрав. Эрдний хаалганы тухай төвчөнд дуртахад эдгээр нь өндөр зэрэглэлийн дүнжинд ч гарч ирэх магадлал маш багатай. Дүнжиний гүнд нуугдсан нууц өрөөнүүд юм. Тэдгээр нь ихвчлэн энэ дэлхийн орон нутгийн мөнгөнд тэмдэгт болох хэдэн сая оноор үнэлж тусгай зүйлс болон ховор материалыг агуулдаг. Зэрэглэл буюу түүнээс дээш зэрэглэлийн тоног төхөөрөмж болох нь түүний уйтгтай амьдралыг хоромхон зуур өөрчлөх чадна гэдгийг ухаарсанжээ. Хүний сэтгэл давталж байв. Тэрбээр аз тахиа холбортоос дотроо залбирчгүй. Түүнийг дотогшоо алхан ороход бүх зүйл бодит бас санагдаж Ягж диваачны бүтгэжийн газар орчих шиг санагджээ. Түүний өмнө тавиур дээр маш тод гэрчсэн эд зүйл байв. Жихүн дүнжин дотор ийм газар байдаг тухай яриа сонсч байсан ч өөрөө л нэн гэж хүзэж badаагүй байжээ. Гэсэн хэдий ч тэрбээр тэр зүйлийг хараад баярч. Ахын тулд яарангараа сунгав. Түүний хороо хөрөнгүүд олон тооны мэдээллүүд түүнийг хүрээшин гарч ирэв. Эхний мэдээлэл гэмтсэн системийн функцийг амжилттай сэргээснийг бацгаажуулжээ. Хоёр дахь мэдээлэл шин таныг төхөөрөмж алдсныг зарж Ураг тах нь эд зүйлийн мэдээллийг өгөх боломжийг санал болгов. Чи хүртлээ энэм сэрсэн жүн түүний залбирч бийсэн байж магадгүй гэж батгаас өөрийгөө барьж дийсэнгүү. Тэрбээр тэр зүйлийг хартаа барихад системийн самбар энэ удаад донгийн зэрэглэлийн олдор болох одныг элдүүлсэн нүд болохыг харуулв. Энэ нүд бол Ассирийн хамгийн хүчирхэг бурхан болох Мемерийн хокийн дэргэд мэрхэн ухааны төлөө зожиословсон одны нүд байв. Үүнийг зүүмэгц манай Баатар рууны бичгийг сурч тэр байтугай эсрэгшид ашиглан үүнийг задлах эсвэл устгах чадвартай болохоч энэ бол оршин буй царын ганц донгийн зэрэглэлийн эзүүлж бөгөөд нэг түүнийг болсон бол өөрт түүний хിവэр үлдэх юм. Нүд нь маш тод гэрчдэж байсан тул жээхэн тэрсүү шууд харж чадахгүй. Системийн самбар руу харахад шидэх чанарыг шинжилэн устгадаг. Кис зэрэглэлийн чадвар болох Түүжийн тооцоолол хэмээх идэвхтэй ур чадварын тухай тэр уншив. Түүжийн тооцоолол хэмээх энэхүү ур чадвар нь устгасан шидийн зэрэглээс хамааран ман зарцуулдаг. Рууны шидийг бүрэн эзэмснээр тэрбээр тань уншихгүйгээр шидийг бүрэн хүчээр нь ашиглах боломжтой болно. Өөрний давуу тал бол хоосон карт ашиглан өрсөлд хүчийнхээ ур чадварыг хуулбарлах чадвар юм. Энэ нүд бол жээхүний рейдер байх чадварыг бүрэн өөрчилж чадах гайхалтай чадваруудыг агуулсан жинхэнэ хүчрхэг хэрэгсэл байв. Гэсэн хэдий ч жээхүн инээд зүйлийг зах зээлд гармац хэдэн зуун сая зарагдах боломжтой тул үүнийг худалдах тэрбээр хүнд хүчээр ажил хийх эсвэл хэний ч махны бамбай болох шаардлага болсондоо санаа намжжээ. Гэхдээ өмнө нь хизээч ямар нэгэн эд шидийн зүйл ашиглаж байгааг болохоор тэрбээр зүйч үзэх талаар бодож үзв. Гэвч систем түүнд үүнийг зүүмэрт хизээч салгаж чадахгүй гэдгийг даруй санаалав. Тэр эд зүйл түүнтэй өөр хамт үлдэх аж. Энэ төрлийн зүйл зэрвэсэн 20 насны оргил үеэ аль хэдийн өнгөрөөсөн тул өөртөө зүүсэн ч үр дүнтэй ашиглаж чадахгүй гэдгийг сайн мэдж байв. Тиймээс тэрбээр үүнийг зөөхгүй байхаа шийдэв. Энэхүү азтай учрын дараа тэрбээр баг руугаа буцахаар шийдэв. Үүний дараахан хөвшин эрхэлтийн гишүүд найз нь буцаад ирнэ гэж тайвшруулж байтал яг цагтаа жийхэн хүрээд ирэв. Хүүбагийн хавсагчаас хоцорсондоо даруй уучлалт гуйж дахин ийм зүйл татвардаггүй гэж амлав. Тэд цааш явхад бэлэн босоход хөршин иржээ хүний цээжлөө зөөлөн алхадаж сэтгэлээ өрхий хийв. Гэвч жийхэн би аль хэдийн бэлэн болсон гэж амлаад өнөө өрөө тэдэн дундаа дайрхаа баяртайгаар дурсав. Энэ нь жээхүнд гинт юу тохиолдсныг огт ойлгоогүй хөршин нэрийг гайхшруулж толгоогоо маж хот хүргэв. Энэ хооронд жээхүн тэд түүнийг ямар нэг зүйл цэцэглээгүүд нь санаа намрав. Дүнжин дотор ямар ч хууж өөрчилдөггүй тул эд зүйл болоо гэж хэрхэн өвчин ялтай байж болох бөгөөд тэр ч байтугай өөрийнх нь найз нөхөд тэр зүйлийг булааж авахаас буцахгүй байх болно. Тиймээс тэрбээр ямар нэгэн хүсээгүй анхаарч татхаас зайс хийхин тулд чадах бүхнээ хийж гин. Гинт таас сурч эхлэв. Багийн авсагч ямар нэг тушаал өгөхөөс өмнө таазан нэжинтэд нууж чанав. Жээхүн зэн савнгаараа эсрэг зүгрөөсөрсөн болох газар унаж энэ явцдаа үзгөө шазаж архив. Ний хамаан тэр даруй бүх газрыг бүрхэж багийн гişүүд хүчтэй ханаалгаж амнаас нь цусгоож ичглэв. Жүнган болон хамраа тарьлаад хорт мандан энэ цусгаасаа өмнө цогтгоо шийдэв. Энэ мандан өхөлд хүрэх хаюултай тус гадагшаа гараарэ. Химэн тэрбээр найзуудаа дуудав. Түүний хөдлөх гэж цочиртэн дүр зураг жээхүний хөдөлж чадахгүй болтол царцаа. Найз нь үе танигч хүний сэлэмдгэнт нэвч сэлбүүлнэ. Сүүрчин мөчрөөсөө зурч буй найз нь жүнлүү цогтаа гэж хэлнэ. Айдас төрүүлэм энэ дүр зураг манай Баатрийг түр зөр хөдөлөх боловч тэр санаагаа цовлуулсан аж болох хортон цогтнодно. Зүгтэж явахдаа тэрбээр дэлбэрч болон хий. Гинт гарч ирсэн явдлыг толгойдоо эргүүлэн бодно. Энэ бол нарийн цахим байгуулалттай асуухын орчлого байсан
түүнд тодорхой болно. Аюулаас мултарсныхаа дараа тэрээр хүзрэн эмсхагаа дарах ба энэ ашигын оролцоогоо яагаад болсныг отхон ч ойлгохгүй байв. Гинт манай баатар артаа хүн байгааг анзаарна. Дүр тодорхойд Жэхүнийг биш, харин түүний өмнөх газар руу харуулж асар том дэлбэрт үүсгэх галт сон нисэж байна. Ховцсны малгайтай залуу таны санагдах бөгөөд Жэхүн түүнийг Жун Вон гэдгийг даруй танина. Жун хорооныхоо үзүүрт энерги төвлөрөөж явахдаа Жунд өнөөдөр уулзахаар амарснаа санаалаад ингэж хүрээд ирснийг хэлнэ. Энэ бүхнийг тэр хийсэн эсэх хорт манан тавьж метр гэлтийг давтарсан хүн нь мөнөс хивжээ хүн шүү тасан. Юу хариуд нэжтэй энэн сэглээд энэ бүхний арт өөрөө байснаачлан ичхүр санжиргүйгээр хүлээн зөвшөөрнө. Хүүц чирсэн ч дуур зоргоороо авирсахасаа өмнө нөхцөл байдлыг ойлгохыг хичээж түргэн гэрчин тайшин. Тиймээс тэрээр юм манаас үнийг яагаад хийснийг асуухад юм өөрөө хавчна. Үйлчлэл хүчтэн түгээр хэлсэн гэж хэлнэ. Дараа нь юм ван бүстийг дээрэнгүү харж их зан гаргадаг байсан тул осон хүн метр гэлтийг үзэн яддгийг амаастна. Жэхүн шүдээр 100 бидэнд дүнжиний асуухын гэрээний тухайд хэлвэн. Энэ төрлийн захиалгад асуухын үеэр адуурчид дүнжиний давчуузайг ашиглан зорилгоог үзүүлдэг байна. Метр гэлтийг ч бас энэ сэжигтэй 8-нд товтолдож байсан бололтой. Тийм учраас тэд өхлөөр төсжээ. Сомонд шүргүүлсэн мөрнийхөө шарах шатаж буйг. Жэхүн мэднэ. Тэрээр юм вантай хүч үзэж чадна гэдэгтээ итгэжгүй байна. Учир нь юм бас улс орон даяар шилдэг хоёр хол багтдаг Аз зэрэгслийн шидтийн. Нөгөө төгөөр манай баатар бол дээд биш донд болон доод зэрэгслийн тоглогч юм. Тэрээр тэдний холбоо биш гэдгийг мэдж байсан ч Жэхүн гэрч болох үе гэхдээ өөрийг нь устгах үе гэж санаа зовж байв. Мэдээчин хэрэг ажива шударгасны баатрын ажиж нөхтөө ялангуяа мөнгөхийн өшөөг авах хүсэж тун. Гэвч одоо тэрээр ямар нэгэн болгоомжгүй алхам хийх бодлого байна. Метр гэлтийн талаар болсон зүйлийн тухай нэг ч үг гарахгүй гэдгийг юунган дамжиж байна. Сонсохын оронд нүдний шилтэй залуу дахин голон гинжин дайртай болно. Жэхүн дайртаас зэс хийхин тулд шууд хажуу тийшсэн ч түүний нүрийг хосом тесэлж ширгэж амжина. Хэрэв өчүүхэн хоцорсон бол түүний хувь төсвөл байх байсны итэр сайн мэджээ. Галзуурсан шидэн Жэхүн зүү чирүүлэн голонгийн шидсээр байх бөгөөд Жэхүн цагтахын тулд тасралтгүйгүй. Өөрийгөө дөнгөж дэрхэн доод түвшний товсогч хахад яагаад байсандаа тэр гайхаж хацна. Дайралтын улмаас мөч өнгөрөх тусан нүр амд хөрөх ба цагсалтгүй дайрагч цагсаа шинжүү байлаа. Гинт жүнгийн толгой татах тэр дуу хоолой түүнийг тэхэн зэмлэж ямар ч хэрэггүй тэнийг амтан гэж дуудан яах гэж амьдч байгааг нь асах шиг болно. Толгой дотор нь байнга гарч ирж дарамжилдаг энэ хүн лавж түүний эцэг мөн болтой. Толгой дотор нь эцэг нь бодогдсны дараа Жэхүн ямар нэгэн зүйлийг ойлгож энэ асуухын орчлогын цаана эцэг нь байгаа эсийг зөрөгтэйгээр асан. Жэхүний асуултыг сонсоод нүдний шилтэй залуу түр зогсноо гэхгүй чангаар инээж эхэлнэ. Тэрээр Жэхүний там үнсийг батлна. Энэхүү баталгааг сонсоод Жэхүн дөөгүй болох ба түүний толгойд хийхэн дүр зөрөг зурсхин. Тэрээр эхийнхээ амьгүй биен дээр гашуун нэрм сонгож байсан. Зүрх зүсэн өдрөд орсон. 5 жилийн өмнө өвлийн үлэрч түүний ихийг асахаар захиалсан хүн эцэг нь мөн эсхэр тэрээр юу унаас шаардна. Өөрийнхөө эхнэр хүүг өхүүлхийг хүсдэг эцэг хүн гэж байдгийг хизээч ойлгохгүй гэдгээ хижин нүдний шилтэй залуу дүнсгэр байдлаар үнийг батлна. Юун Ван Жэхүн лүү дахин сум харуулж түүнийг шоолно. Тэрээр баатрыг минь газар бослоход бэлэн болгоод осон галан сум бүтээх болно. Сумаа шидэхээс өмнө тэрээр сүүлчин баяртай гэж хэлнэ. Жэхүн хэсэг чимээгүй байснаа гинт одны нүдийг идэвхжүүлнэ. Жэхүний дотор шидэд хүч хөгжиж байгааг хараад Юнгийн өөртөө ихтэй инээн сэрэс хоронхон зөөр цачварсаар саригдана. Шидэд хүч ямар нэгэн зогсох шинжүүгээр улам бүр хүчрхэгцсээр байх ба нүдний шилтэй тэнийг залууг улам их айдас татуулна. Нөхцөл байдал хүндэрснийг ойлгосон Жун Жэхүнийг бас цаг болсныг шийднэ. Жун галан сум харуулж түүнийг айц цавтаанэ гэж батсан ч Жун хөдөлгөөнгөө зогссоор үлдэв. Галт сум аюултай байдлаар ойртох тутам зүгээр хоосон зүйл болон самнын алга болох ба Юн Ваны ирүү сасгоног унах шахна. Систем өөрөө батлснаар нүд эцэст нь нэвтэрсэн бололтой. Би дотор нь хүч орж ирэхийг мэдэрсний дараа Жэхүний царайнд амг бартам инээнсгэж тодорно. Хоосон карт ашиглах боломжтойг дурдсан системийн цанх дахин гарч ирнэ. Энэ хооронд юу өөрийнх нь шид чадвар яаж ийм амархан үгүй болсонд гайхан сандарч эхэлнэ. Манай залуу цагаар бүсгүй хоосон картыг ашиглан Юн Ваны блицчийн хэмээх өөр чадварыг хуулбарч энэ навс ширүүн хүлээр өгөх болно гэдгийг тодорхой харуулна. Дараагийн мөчид тэрээр галан самар зэвсгэлнэ. Жун Ван олон жилийн турш эзэмсэн ур чадвар нь энэхүү зэрэглийн дод түвшний тоглогчийн гараар яаж гарч ирж байгааг ойлгох гэж хичээнэ. Хэдийгээр айсандаа жижигч байсан ч Жун Ван Жунийг устгах гэдэг тийм чамархан биш гэдгийг анхааруулна. Хүү галан самын зэвсгээр давтарч Жун Вантай удахгүй бүх тооцоогоо дуусгах гэвч бичтэйгээр хэлнэ. Хариуд нь шилдэ залуу өөрийн самар харуулж эхэлнэ. Тэдний хүч мөргөгдөх боловч Жэхүн давуу талыг олж авч явах шиг байна. Жэхүн дайртаа өргөжлүүлж иш тантай залууг амиа аврахын тулд эсрэг зүгрөө цогтоход хүргэнэ. Юун Ван асар том блицчийн дайралтаар хариу цэхэлт өгөхийг оролдох боловч Жэхүн төжийн тооцоолох чадвараа идэвхжүүлж ирч би дайралтыг үгүй хийхийн сацсан өрийн сум руугаа шууд илгээнэ. Цөхөрсөн Юун Ван өөрийгөө хамгаалахын тулд хаалт басгана. Гэвч Жэхүн дусаагүйж байна. Тэрээр төжийн тооцоолох чадвараа дахин ашиглаж хаалтыг үгүй хийснээр Жун Ваны хамгаалтгүй үлдээн. Цаг алдалгүй бартаж чаддгүй сум түүний шууд онно. Тоос шороо яшхад Жун Савангийн дөөрийн дүр шиг өшөөл гуй унсан Жун Ван руу төхөж ачна. Түүний нүрээр нөөжим сорсож байсан ч
Жи хүн ямар ч өрөөдөх сэтгэлгүй байх болно. Тэрээр их зантай залуу ганц цогцолтоор дуусах гашуун самар шууд цохино. Ширүүн тулааны дараа Жи хүн төлцсөн байв. Домогт эд зүйл олж аснаа бодон газар тунах ба харамсалтай нь ийм ухаар өвчтэй нүр тулж байна. Товлогчийн хувьд өхөл бол түүний хувьд өргөжж аимшигтай зүйл байсан юм. Гэвч одоо тэр нүдэрээ харж байгаа тул энэ нь тэс өөр мэдрэмж төрүүлж байна. Хүүтэн жавар нэвтэрч буйг тэр мэдэрч эхэлнэ. Тэгтүс гинт шин татан авалтын тухай өгүүлсэн системийн цаг гарч ирнэ. Энэ нь түүнд аврагт арт санал болгоно. Системийг идэвхжүүлбэл тэрээр өнгөрсөн цаг хугацаараа буцах боломжтой болно. Ямар ч байсан өөх гэж ухаага мэдсэн Жи хүн зүгээс тийм ээ. Үүнийг хийцгээе гэж хэлнэ. Тэрхүү тушаалаар норнор гэрдэг шин систем идэвхжинэ. Гинт бидний ойр сохоос ихтерсэн гадаад хэлээр ярьцах бурхан шиг хатагтай нартай тулгарна. Шаргаал өстэй хатагтай гараас сөнгөх ба энэ үеэр манай баатрын гарыг хатгаж магадгүй юм. Энэ үед найрсаг цэнхэр системийн цанхнууд аюултай улаан өнгөтэй болж манай баатар өндөр Ассирийн гол дайсан тусныг мэдэгдэж гарч ийн. Мөн тэрээр хоёр паси уурч чадвартай болсон бөгөөд Ассирийн бурхтын талан түүнийг өргөж анхааран ажиглах болно. Түүний дараа ямар нэг зүйл болоход тэрээрсэн сарсан юм шиг маш их хайсан байдалтай орноосоо сэрнэ. Өрөөгөө харахад бүх зүйл бодит бас мэд санагдана. Улаан гасан бөмбөлөг үүсчихэж буй гарлуугаа шийтэх ба хэрэглэгч сонгосон цаг хугацаанд амжилттай буцаж ирснийг систем мэдэрнэ. Өнгөрсөн үеийн дурсамж түүний нүдэн зүрсхийн үзэгдэх ба нас барсан их болон юм монтой тулцсан цаг хугацаа харагдана. Тэрээр мөн ихийгээ харж энэ бол зүгээр нэг зүйл биш байгаасай гэж найдан яригчлан тэрх ба тавхаас татгалзана. Үнэн хэрэгтээ энэ бол зүйл биш байв. Тэр үнэхээр ихийгээ тэрвэрч байжээ. Хэсэг хугацааны дараа өрөөндөө ганцаараа үлдэхтэн түүний цээж хүчтэй өвдөж түүнийг бодит байдалд эргүүлэн авч чадна. Систем өнөө 2020 оны 11-р сарын 15 гэж баталгаажуулсан. Түүний буцаж очсон цаг хугацаа бөгөөд түүний бие 20%-аар амжилттай идэвхжээ. Хүн дээр амьсгалан тэрээр өөрийгөө одоо ч зүглээд байна уу гэж хайхдаг. Танил орчноо тариулан хараад тэрээр үнэхээр хуучин гэртээ байгаагаа хардаг. Системийн мэдээж гарч ирэн амарч бол амжилтын их өндрөг гэсэн хачигтай даасгаврыг санал болгодог. Түүний гол зорилго бол бүрэн явагдсны дараа хоосон гарч шаргана гэсэн амлалтайгаар бие бүрэн тийхтэд зүгээр самлах юм. Хүү дотор хүмсэн батлан амраах гэж гүнзгий амьсгаа гаргадаг. Дараа нь тэрээр тэр залуутай тэнцэлдэж байгааг яаж хүснээ эргэцүүлэн бодож энэ шин системийн ачаар ямар нэг байдлаар 11 жилийн өмнөх өнгөрсөн лөө буцнаа ойлгодог. 11 жил гэдэг нь түүнийг дунд сургуулийн 3 дахь ангид байсан тэр үе юм. Тэрээр хоолойгоо шалгаад мис академид хараахан 9 ороогүй байгаагаа анзаардаг. Тэр бас өөртөө зориулж бичсэн тулааны урс хийсэн хоёр тодорхой санаалсан зурсыг олдогч эзэгээ шүүрч аваад шөөдөлтөөр чархдаг. Энэ боломжийг тулааны урсгийн анги дээр өрөхгүй. Учир нь энэ удаад элбэчин болох нь гарцаагүй зүг зам юм. Дараагийн хэсэгт бид түүнийг ээжтэйгээ оройхол эд байхайг олж харах бөгөөд нүдэнд нь цэлэгнэх нулимсаа барьж чадсан бай. Ээж нь түүний сүүлийн үеийн хачин авирыг анзаараад санаан засан харагдана. Түүнийг түрүүн гэртээ ирэхэд хүүн түүнийг чанга тэрээд кашуудан өөсөн байжээ. Тэрээр юу санааг нь зовоож байгааг эвтэйхэн асуудаг. Албаар инээмсэглэн тэрээр энэ бол ердөө хардаарсан зүйл өөр юуч биш гэж хизэн ээжигээ тайшруулдаг. Гэхдээ өөд болсон ээжийнх нь тэр эмгэл дурсан зүйл бол ердөө хардаарсан зүйл биш юм. Эцэст нь зэрэг шалууд нь тэрээр ээжтэй ярьж зүйл байгааг эвхий хинждэг. Ээж нь түүний чөлөөтэй ярихыг дэмждэг. Хүүн мөгийн академид ирсэн орохыг хүсэхгүй байж магадгүй гэдгийг түүнд ойлгомжтой байдаг. Энэ замаар явхад ямар аюул ширүүн өсөлтөн байдгийг тэрээр ойлгодог. Хэрэг хүүн эргэлдэж явал өөрийн хүслийг талахыг хүсэхгүй байгаа тул энгийн сургууль сонгохыг зөвшөөрөхөд биш юм байдаг. Гэвч ээжийнх нь бодож байснаас эсрэгээрээ манай хүн мэрэгчээ орнодны шидтийн ангид орохоор бодож байгаагаа хэлдэг. Гинтийн өөрчлөлтөд ээж нь энэний цэглэн шийдвэрийг нь түргэн зөвшөөрөвч өмнө нь тулааны урсгийн мэрэгчлэр сурахаар хатуу шийдсэн байснаа гинт өөрчлөлтөнд нь баг зэрэг гайхшигсан харагдана. Ихэндээ гайхсан ч гэсэн тэрээр хүүгийнхээ шийдвэрийг хүндэтгэж энэ өөрчлөлтийн ард ямар нэгэн сайхан шалтгаан байгаа гэдэгт итгэдэг. Хацрыг нээждэхэн сотон тэрээр тулааны урсаг байна уу? Эсвэл шидээр байна уу хамаагүй өөрийнх нь дур сонирхлыг хүүхийг дэмжиж санхүүгийн асуудалд санаа зовох хэрэггүй гэдгийг хэлдэг. Тэрээр хүүгийнхээ сонголтыг бүх зүрх сэтгэлээрээ дэмжих амлдаг. Ээжийнхээ ойлгож дэмжсэн сэтгэл нь хөдөлсөн хүү дахин уйж эхэлдэг. Мөн тэрхүү сэтгэл хөдлөлийн дунд Аз иргэдийн рейдер болох түүний эцэг Минонговын дурсан сэтгэлд нь зурсхийн бууж эцгээс өшөө авахын тулд илүү хүчтэй болох хүслийг нь дахин бадраана. Жэхэн санаалтаар ихсэн шаргуу бэлтгэл хийж хэлсэн. Бөгөөд анхны даасгараа гүйцэтгснээрээ бас нэг хоосон картаж авчээ. Түүний бие бэлтрийн хөгжиж чангарч сайжирч байгаа надад ч бас бага зэрэг хатаахмаар санагдаж байна. Би та бүхэн зэрэг рекап бичингинд байх хугацаанд 6 бичин хугацаанд эргэн орж чадахгүй хаа. Жэхэн норнерийн систем яг ямар ачигтай бүрэн сайн ойлгоогүй хаач үйл ажиллагаанд хэвээ ажиллаж байвал тэрээр гондосохгүй. Өмнөх амьдралынхаа мэдлэг түнд дүнжооны эд зүйлсийг монополчлах боломжийг олох бөгөөд
Дүнжээний хөтжийн хувьд хоримтлуулсан турш сонл алтай хэрэг болно. Гэхдээ түнд тулааны уршхийн чадвараас өөр олон ур чадвар байхгүй. Янг Вомпингээс хуулбарсан туйлын тооцоолол болон Блицкинж тэрээр санал дээр налаад системээ дууд нь одоогийн статуудаа шалгадаг. Түүний түшин одоогийн цаг үе рүүгээ буцаж статууд нь шинжлэгдсэн гэдэгт тэрээр итгэлтэй байна. Мөн тэрээр ямар нэгэн байдлаар өмнө хандлагынхаа бүх пассив ур чадваруудыг хадгалж үлдснээс гадна хоёр шинэ ур чадвартай болжээ. Эхнийх нь бурхтад ажиглагч болсон дээд бурхны нүд гэрдэг бөгөөд хоёулаа дээд түвшинд хүрсэн байна. Бидний мэдж байгаагаар тэр бас туйлын тооцоолол болон Блицкинж ур чадвартай. Гэхдээ тэр пассив ур чадваруудын хад талаар сонирхож байна. Дараа нь тэрээр бурхны ивэлэр хорцтой өсч хөгжөхөнд туслах ёстой бурхтад ажиглагч пассив ур чадварыг шалгадаг. Энэ ур чадвар нь мөн буцаж хувирах явцад бусад пассив ур чадваруудаа хадгалахад нь тусалсан бөгөөд энэ нь яагаад тэр бүх ур чадвараа авчгүй авч үлдсэнийг тайлбарч өгдөг. Үүнээс гадна энэ нь түүнийг түвшин ахих бүрт бүх статуудыг нэг оноогоор нэмэгдүүлдэг. Энэ чадварын ачаар ацирын ихэнх хагас бурхад түүнийг ажиж байдаг. Тэгээд тэр бусад ур чадваруудаа судалгаа шийддэг. Дээд бурхны нүд пассив ур чадвар бол хуурамч хормог зүйлийг нэвт харж үннийг олж илрүүлэх боломжийг олгодог онцгой чадвар юм. Мөн цавцгаанжуулсан гинжээр дайснаа давтуулж заримдаа саажирч үүсгэдэг Блицкинж гэдэг идэвхтэй ур чадвар бас бий. Мандагийн зарц цувцад нь гарч буй гинжний тооноос хамаарч нэмэгддэг. Би үүнийг галт гинжин байна гэж бодож байсан бөгөөд тач бас үүнтэй санал нийлэх байх гэж бодож байна. Тэрээр бусад статуудаа хардаг. Бүгд маш доод түвшинд байгаа хэдий ч тэрээр маш чухал болох шийдвэрийн статаа өсгөхөд онцгой нь харж байна. Мөн төсвөр хатуужил бол гол зүйл гэдгийг тэр мэдж байгаа. Тэрхүү марафон тулаануудад та ядарч төрөлгүйгээр үргэлжлүүлэн тэнцэх хэрэгтэй болдог. Сайн бодож үзсний эцэс тэрээр давталгааны ур чадвартай болсон тул шинэ хаасан карта ашиглан нэвгэх ур чадвар хуулж агаар шийддэг. Харж байна уу? Шийднүүдийг тийм ч их тоодоггүй. Энэ 2020 онд ч гэсэн эдгэх чадвартай хүмүүс бол үнцэнтэй хэвээр байна. Тэд хаашаач ялсан хаан шиг хүндэтгэж хүлээдэг бөгөөд энэ нэрээд хийх хүрээнээс хайж хүндэтгэж хүлээдэг. Тиймээс эдгэх хүчтэй шийдтээний хувьд тэрээр зохих хүндэтгэжлээ хүлээх болно гэж тэр тооцоолдог. Гэхдээ энэ гол учир нь байна. Хуулж авах хэвхийх чадвартай сэрсэн хүнийг олно гэдэг үгсэн дотроос зөв хайсан тэл ажил байх болно. Өмнө нь тэр цөхрөнгөө бараад юнг умантай толгохын тулд хоосон карта ашиглаж байсан ч энэ удаад системд хүчнэн карт өгөхийг мэдгүй учраас ингэж дэмий өрөхгүй. Түүний утас гинт дугаархад тэрээр шалгаж үзээд залхагчийн дугаар дээр Ким Юуны нэр гарч ирснийг хараад нүд нь бүлтгийг шахдаг. Үүж явж улам өрчинжиж эвцэгтэй мөч явж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэлт хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл тэрэгцэн Тэгтүүрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж сувглуу маань заавал бүртгүүлээрэй.